Бэлгийн замын халдвар төвчин бэлгийн зам аман болон анасексийн үед дамжигдана. Мөн зарим бэлгийн замын халдвар нь үрийн шингэн, утрээний шингэн цуснд агуулдаг. Зарим тохиолдолд гадна бэлэг эрхтэн хүрэлцэхэд арснаас арстанд халдвар дамжиж болдог. Бэлгийн замын халдвар төвчин маш нийтлэг бөгөөд тэдгээр нь ихэвчлэн ямар нэгэн шимж тэмдэггүй байдаг. Бэлгийн замын халдвар төвчнөөс өвчлөхгүй байх цорын ганц зам нь тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх явдал юм а. Гэвч бодит байдал дээр ихэнх хүмүүс тохиолдлын бэлгийн харьцаанд ордог. Тиймээс урьдчилан сэргийлэх сайн арга нь аюулгүй бэлгийн харьцаа юм а. Аюулгүй бэлгийн харилцаа гэдэг нь эрэгтэй эмэгтэй бэлгэвчийг бэлгийн харилцаанд орох бүртээ ашиглахыг хэлнэ. Эдгээр хаалтууд нь биеийн шингэн болон арснаас арсан тархах бэлгийн замын халдвар төвчнөөс хамгаална. Хамгаалалт хэрэгэлсэн үед бэлгийн харьцааны чанар дэвшлэх болно. Маш олон төрлийн бэлгэвч байдаг ба эдгээр нь бэлгийн таашаал нэмэгдүүлэх зорилготой юм. Та аль ч ирмийн сан дэлгүүрээс бэлгэвчийг авах боломжтой. Хэрэв та байнга бэлгийн харилцаанд ордог бол бэлгийн замын халдвар төвчний шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээ өгөх нь бэлгийн замын халдвар өвчнөөр өвдснөө мэдэх цорын ганц арга юм. Энэ нь ихэвчлэн түргэн өвдөлт өгөхгүй мөн заримдаа үнэгүй байна. Бэлгийн замаар дамжих халдвар төвчин аимшигтай санагдаж болох хэдий ч эмээр хамгийн амархан эмчилж болно. Эрт эмчилж чадвал ямар ч ноцтой асуудал үүсэхгүй. Уг эмчилгээ нь өөр хэн нэгэн бэлгийн хамтрагчийг эмчилж чадахгүй. Бэлгийн замаар дамжих халдвар төвчөнтэй байна гэдэг нь эрчих зүйл биш ээ. Мөн чи муу хүн биш юм. Бодит байдал дээр бэлгийн замын халдвар төвчин маш элбэг ба ямар ч үед халдвар авах эрсдэл ойрхон байдаг. Бэлгийн замын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлье. Уурхай эрүүл мэндийн газар.